Дэлхийн монголчуудын MJL радио нэг тусал. MJL радио нэг туслыг цэцгийн соёлыг түгээгч цэцэгт мэдчилгээ дэмжин ажиллаж байна. Баглаа цэцэг. Цэцэг бол бидний амьдралд өнгө, үнэр нэмж өгдөг байгалийн гайхамшигт бүтээлүүдийн нэг. Байгалийн бүтээгдэхүүн олон байдаг ч бид нүдэрээ харж, үнэрийг нь мэдэрч, нэр оноож, мэдрэмж, бэлгэдлийн тухай, үлгэр, яруу найраг, утга уран зохиол, дуу хөгжим, дүрслэх урлаг гэд бүхий л салбарт хамгийн ихээр зөвхөн цэцгийг дүрсэлсэн байдаг. Цэцгийг бид нэг болон хоёр ширхгээр, эсвэл баглаа цэцэг болгон гарт бэлэглэх, хүзүүнд зүүж өгөх гэд улс орон бүр өөр өөрийн заншлаар бэлгэлж байна. Харин өнөө үед баглаа цэцэг бэлгэлэх нь түгээмэл болж юм болгон учиртай байдаг хойно баглаа цэцгийн төвөгч мөн учиртай. Баглаа цэцэг бэлгэлэх болсон шалтгааны тухай сонирхоод үзвэл шашин шүтлэгтэй холбоотой мэдээлэл ихээхэн даргаснаас нэгэн сонирхолтой домгийг дурдъя. Энэхүү домогт өгүүлснээр Адам Ева хоёр олон тооны гоёмсог цэцэг тарж ургуулсан цэцэрлэгт хүрээлэнд амьдардаг байж. Гэвч бурхан нэг өдөр тэднийг цэцэрлэгт хүрээлэнгээс хөөсөн гин. Үүнээс хойш Ева өдөр бүр цэцгүүдээ санан гонигтай байсаар байсан тул Адам түүнд зориулан цэцэг түүхээр холын замд гарчээ. Ингээд хэд хоногийн дараа маш сайхан цэцэг ургасан талд хүрч Евад зориулан хамгийн гоёмсог цэцгүүд түн баглаа болгон Евад бэлгэлсэн түүхтэй гин. Тэгэхээр баглаа цэцэг түүхийн хувьд ч бэлгэдлийн хувьд ч хамгийн сайхан байдаг нь ийм учиртай. MJL радио нэг туслыг цэцгийн соёлыг түгээгч цэцэгт мэдчилгээ дэмжин ажиллалаа.